Би алдсан юм бол зарим хүн бас ингээд энэ яриг сонсоод тэхгүй байл айгу зүгээр нүүр тулмаар байсан эмоцуудтайгаа нүүр тулж эхэлж байгаа байхгүй юу. Одоо ингээд өөрийгөө шийтгэж байгаа юм шиг нэг юмд ингээд автагдаад хизээч зогсолтгүй нэг юм батлах гад ингээгүйгээ тавил би өвдөн. Хүн ингээд гомдохдоо би тэгж бодсон. Хүн гомдохдоо нөгөө хүний буруу гэж гомддог юм л айгу сонио. Гомдсон шүү дээ тий. Тэгээ ер нь хүн өөрийнхөө үн цэнтэй холбоо бодож байна. Энэ удаагийн дугаараар стилист Динжа маань оролцсон байгаа. Бид хоёр өөрийгөө уучлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бясалгах, үн цэнээ тодорхойлох, мөн түншлэг хүнд хэцүү сагууд хэрхэн даван туулах гэх мэтлэн зүрх сэтгэл илүү гүн гүнзгий дотгошоогоо өндийсэн сэдвүүн талаар ярилцлаа. Гол агуулгатаа орохоос өмнө энэ удаагийн дугаарын спонсороор Denk Pharma-гийн Recharge бүтээгдэхүүн оролцож байгаа. Ер нь та ингээд спортоор хичээлдэг байх юм бол заавал ашиглах амин дэмүүдийг энэ бүтээгдэхүүн дотор оруулсан байгаа. Жишээлбэл витамин B2, витамин B6, магний, калиум гэх мэтчлэн хүнд хэцүү болон кардионы тасал төлөвлөлөө хийсэн үед хүний бие дотор дутаад байдаг бүхэл төрлийн амин дэмүүдийг энэ бүтээгдэхүүн бол багтаасан байгаа. Би өөрөө энийг яг фитнестэй болон гүйлт хийхээс өмнө байнгын тогтмол ашигладаг. Тэгэхээр яг гүйлтийн дараа ч юм уу айгүйх би ядарсан байлаа шүү дээ. Тэр ядарсан бүх амин дэмүүдийг бүгдийг нөхөөд хүнийг хамаагүй илүү сэргэг болгодог байгаа. Тэгээд ялангуяа одоо марафоны үйлрэлтэй хэрвээ та UB марафон бэлтгэлээ хийж байгаа юм бол энэ бүтээгдэхүүнийг аваарай гэж хүчтэй санал болгомоор байна. Тэгээд энэ болохоор ийм биш, энэ бол нэмэлт одоо бүтээгдэхүүн буюу амин дэм гэж явдаг байгаа шүү. Тэгээд та өөрт хамгийн ойрхон эмийн сангуудаас авах боломжтой байгаа. Ингээд гол сэдвээр орцгоё. Тэгээд асуултаа шууд ингээл хэлье гэж боддог л да. Сүүлийн үед аягүй аялаад байгаа юм шиг харагдсан. Сая Instagram-ыг харсан чинь Норвегт туйлын туяа үлдсэн. Тэгээд ер нь аялал хэр байсан, ер нь хүн яагаад аялах хэрэгтэй гэдэг сэдвээр яриагаа эхлүүлэе гэж чинь би бас өөрөө аягүй аялдаг учраас сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Окей. Сайн уу? Өрсөнд баярлалаа эхний төрөнд. Тэгээд би подкастын одоо үзэж байгаа хүмүүст бас сайн уу гэж эхлээд мэдлсэн зүг баг. Тэгээд за би аялах гэхээр ер нь аялал дурлаад нэг хэдэн жил болж байгаа. Тэгээд тэр нэг дурлаад гэхээр одоо бүр нэг юм амар аялагч байгаа л одоо жишээ нь тийм сүртэй гэхээсээ илүү зүгээр л өөрийнхөө хэмжээнд л ийш тийшээ явах айгуу дуртай. Тэгээд тэр миний хувьд яагаад ер нь аялалт ингээд би бас бодсон. Ер нь яхаараа аялалт ингээд гарчаад байна гэдэг тийм нэг ихний юу сэтэл байгаа шүү дээ тий. Тэгээд бодсон чинь ингээд миний хувьд тийм юмнаас түр холдоод арай холоос ингээд юмуудыг хараад тайвшрал юм байлээ. Яг ингээд тайвширд юм байлээ. Тэгээд аялж явахаар ингээд амар гоёгоо шин санаанууд орж ирд юм байлээ. Тэгээд өөрийгөө яг ингээд дахиад recharge хийх юм байна л гэж би ер нь бодсон. Ингээд өөрийгөө сэтгэл санаа ингээд бүх одоо харах өнцөг бүх юмаа дахиж ингэж шинчлэхийн тулд ер нь аялалд гарт юм байлээ. Тэгээд тэгэхээр яг болцоод байт юм байлээ аялалд явахаар. Тэгээд тэнд ингээд жишээ нөгөө хэцүү байсан зүйлс ингээд холоос харахаар арай жижигрээд тэгээ нэг арай бүдэгрээд ирэхээр хүн арай юм clear тунгалаг хараад тэгэл ер нь юм айгуу гоё болчт юм байна. Буруутгачийн өнцгөөс юмыг харж байгаа юм шиг тий. Тухайн аялж байгаа моментд угаасаа ажил юу ч байхгүй учраас гэтээ тэргүү бодож байгаа. Яг л нэг бодож үзсэнгүүт нөө дэлхий чинь ямар том байваа миний асуудал ч дээ. Нэг тиймэрхүү тийм бодол орж ирсэн шүү дээ. Ер нь тиймэрхүү. Тэг санагдсан. Тэгээд яг өөрийнхөө бас ямар том юмны жижиг хэсэг вэ гэдгийг ер нь хүн аялах тусам ойлгодог юм шиг санагддаг шүү дээ. Тэ энд бол яг хөө ингээд энүүхэн эндээ ингээд амьдраад байдаг. Зүгээр энэс бол мэдээж том ертөнц байгаа. Тэгээд тэр том ертөнц дотор маш олон янзын хүмүүс байгаа. Гоё соёлууд, гоё юм түүх, удаан жил явсаар агаад ирсэн юмны жижигхэн л хэсэг байнгуудаа энд нэг юм амар сүржигний дах шаардлагагүй юм байна ч юм уу нэг тиймэрхүү. Тийм. Тэгдэг. Одоо ер нь ихтэй хэр одоо өөрийгөө гуравдагчийн өнцгөөс харж байна гэдэг нь маш олон одоо философи ном дээр ч юм уу тий хүмүүсийн юу зөвлөдөг юм бэ гэвэл яг хүн зөвхөн ингээд өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө асуудлаа харахаар бүх асуудал маш том харагдаад түн ойлгоо ярьсан шиг. Тэнгүүд нь гуравдагчийн өнцгөөс өөрийгөө ингээд нийтээр нь ингээд бүхэлд нь харахаар аливаа зүйлсийг боддоор нь ингээд харж эхэлдэг гэж бичигдсэн байдаг. Тэгээд тэрийг илүү одоо юу гэдэг энэ амьдралтаа хэрэгжүүлэх боломж нь хинжээгийн үед бол гарч одоо тэр нь илүү боломжтой байт юм болов уу гэж би зүгээр санагдсан байхгүй. Тэрэн дээр ер нь хэрэг нийцэж байна. Тийм ер нь маш олон талаас нь нийцэх байхаа. Тийм. Саяны аялал дээр ч гэсэн ингээ гуравдагчаас харж ингэж шүү дээ. Тэг би
одоо бүр ингээд гинт амир шууд яваад орчхоор энэ амир дип санагдах юм болоо. Терапид явдаг байхгүй. Тэгээ терапи сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ч гэсэн хүн өөрийгөө ингээд 3 дахь читгээ дээр харж эхэлт юм бэлээ яг. Нөгөө би гээд ингээд өөрийгөө дотроосоо бодоод байсан чинь тэр нэг яг үнэндээ бас би гэж яг хэлэхэд хэцүү болоод эхэлж байгаа байхгүй. Тэр бодлоо ингээд те ерөнхийдөө ингээд өөр хүн хөндлөнгөөс харж байгаа юм шиг ингээд хараад эхэлт юм билээ. Одоо юу гэх нөгөө л одоо хийдэг юм хийж ин ч юм уу. Одоо чинь нөгөө л зүхтдаггаараа зүхтах чинь нөгөө л жоох юм одоо юу гэх хүлээцгүй зангаа яг гаргаж ийн ч юм уу нэг тиймэрхүү юм ингээ өөр хүн харж байгаа юм шиг хараад эхэлт юм байлээ. Тийм тэгэхээр яг хүн илүү юм юу болж эхэлх юм шиг байна. Дотроо л бодоод авах ш ядаж нөгөө өөрийгөө хөндлөнгөөс харахаар тэрийг засаж чадах юм шиг байгаа. Хэрвээ нөгөө засах юм байгаа бол тэн дээр ингээд нэг тийм жоох ажиллаж чадах юм байна л гэж бодсон. Зөв. Бяцлаглалын нөгөө нэг хамгийн ихний алхмуудын нэг чинь би бодож байгаа юм байна шүү дээ гэдгээ бодох явдал байгаа шүү дээ. Энэ чинь зүгээр бодлохоос биш бодит ертөнц биш юм байна гэдэг. Тэгээ бас нэг дуртай ажил болохоор Мураками Харуки зохиогч бичсэн аль ном нэржлээ мань хүн нэгж хэлсэн байдэ. Хүн бодлоо хуваахгүй бол бодол хүнийг хуваах болно гэдэг. Тэгээд өмнө нь би өөрөө ч орсон интервьюг үзсэн чинь 17 тагаас бяцлагж эхэлсэн гэжсэн шүү дээ. Тэгээд одоодсон доктортой бяцлагж байгаа гэж би ойлгож байгаа. Тийм. Бяцлагж байгаа. Яг үр дүн ер нь яаж мэдрэгч байна? Миний бодлоор бяцлагч аяг олон юм шүү дээ. Амьсгалын бяцлал, төвлөрлийн тэгэл цаашлаад нэг илүү юм шашны бяцлал ч гэсэн байгаа шүү дээ. Тий одоо буддийн бяцлал гэх юм уу. Тэг би өмнө нь бол яг тэр нөгөө анх явж исэн нь болохоор Атанбаатарын бяцлал гэдэг яг төвлөрлийн бяцлал байсан. Тэстэ төвлөрч чадахгүй амар хэцүү байсан байхгүй надад. Ахындуулнаас төгөд юу тэрийг те тэр тэгтэл тэрнээс ямар ч байсан нэг юм олж авсан. Нэг иймэрхүү юм шиг байна гэд тэгээд тэгтээ тэр авсан мэдрэмж нь айгүй гоё байсан болохоор нэг юм хүнд чинь нэг авсан мэдрэмж байвал тэр нь ингээд бодлоос илүү амар удаан явдаг шүү дээ. Тэ ингээд тэр мэдрэмжээ бодвол тэр гоё байсан да тэр гоё байсан да гэл тэгж бодож явж хагаад нэг юм хэцүү цаг үе ирэхээр л бяцлагдаг болсон юмсан байхгүй юу. Ер нь ингээд хэцүү байхаараа нэг хүн нэг замыг сонгодог штеп нэг аргыг ингээ сонгодог. Нэг бол аялах, нэг бол бяцлах болсон юмсан байхгүй юу. Тэгээд ингэж явж хагаад яг надад амар хэцүү уналтын үе ирээд тэгээд бяцлал руу буцаад бүр нэлээд юм орохтой өөр маягаар гэх юм уу. Яг ингээд тогтмол хийх яг суурин тэндэл саяхан ер нь бол тэгээ би юун дээр Америкт очоод нэг юм дунд нэг хэдэн хүмүүс цуглаад тэгэл хагасаар бяцлагдаг тийм бяцлал. Чимээгүй бяцлал. Чимээгүй бяцлал. Нөгөө сайлент тэгэл баг гарц тулгарч болохгүй. Тэгэл яг өөрийнхөө юм хийгээл те. Тэгэл өөрийнхөө одоо асуудалтай нүүр тулаад гэх юм уу. Тийм асуудалтай нүүр тулаад 2-7 хоног гэсэн тийм 2-7 хоног тэгэл ер нь л хүнтэй ярихгүй л өөртөө л ярина угаасаа тэгэл ямар нэгэн ярих хэрэгцээ байгаа. Тэгэнгүүт тэрийг угаасаа хүнтэй яриад ингээд сатараад идэг. Тэгэнгүүт ингээд өөртөө ярихаас ер нь цухтаж явж байгаад өөртөө ярих шаардлагатай болчихж байгаа шүү дээ. Тэгээд ингээд өөртөө яриад эхлэхээр эхлээ өөрийгөө ямар тэнэг гар вэ гэж бодно. Ямар галзуу энэ өстө тэнэг юм ярьж боддог амар балан амтан байж гэж бодно. Тэгээд ийм бодлооч удирдах чадахгүй амар мяа ер нь бол юм жоохон мяагаар байна л гэж бодно өөрийгөө. Тэгэл яг тэндээс л бүх юм эхэлнэ. Өөрийгөө нэг амар лаг гэж бодсон байсан чинь хүмүүсээ нэг лаг биш. Тэгээ ингээд нэг юм бодлооч удирдах чадахгүй. Тэгээ бодож байгаа юмнууд нь ч нэг тийм юуч бодож байгаа нэг юм сонин юмнууд бодно. Тэгээд тэндээс ахуулаад бодлоо яг удирдах сурах боломжтой юм байна гэдгийг ингээ ойлгоод эхлэхээр арай дээр болно. Тэгээ ингээ арай хэдэн секунд минут арай чимээгүй ойлгож сурна тэрийг ингээд нөгөө бодлоо. За одоо чи түр байж би нэг жоохон амраадах хийгээд тэгэл цаашлаад нөгөө нүүр тулмааргүй байсан эмоцуудтайгаа нүүр тулж эхэлж байгаа байхгүй юу. Одоо ингээд гот би тэр үе тэгэл уучлал мартцсан шүү дээ гэсэн чинь юм уучлаагүй те амар занж манцсан ингээд дотроо ботцсон байгаагаа мэдж байгаа байхгүй. Тэгэл тэндээс чинь эхлээл тэрийг тавьж явуулах гэл тэр бяцлал нь болохоор арай өөр нь Theravada бяцлал гэдэг юм буддийн философи бяцлал. Тэгэнгүүт одоо уучлал тавьж явуулах те тэгээ зүрхээ чөлөөлөх тэгэл цаашлаад ер нь альва юмд
шунахгүй, хорогдохгүй байх тухай гэл ингээл нөгөө дандаа бодлороо бясалгахгүй юу. Тэгээд нэг төвлөрсөн хойно. Тэгээд тэр төвлөрөх хүртлээр нэг юм болж байгаа. За тэрийг бодож эхэлнэ те. Тэр нэг тиймэрхүү маягаар явсаар байгаа л ер нь нэг за гэд нэг юм ойлгод юм а. Яг амар тийм буруу гэх юм уу, тийм буруу бодоод байсан байна гэдгийг ойлгоно. Би ер нь ингээ юмнуудыг хитрхи амар юм өөрийнхөө өнцгөөс хит хараад тэгээд хит юм сэтгэл хөдлөлтөд автаад байсан байна гэдгийг ойлгох чинь. Тэгээл тэрнээс хойш ер нь тэрийг хийдэг болцсон. Тэгэл хийгээл ах тусам ер нь юм ойлгоол байдаг гэх юм уу. Тэгэл өдөрт нэг зав одоо ишнэн завгүйсэн ч гэсэн 5 минут суух ч гэсэн амар нэмэртэй шүү дээ. Угаасаа тэгэхээр тэр ер нь хүн болгонд амар хэрэгтэй байхаа би тэгж боддог. Окей. Манай ном гаргасан байхгүй. Манайхаас энэ сториг харсан. Тэгээд энийг өөрчн дуусгая гэж шийдэлээ. Би яг авмаар санагдсан шүү дээ. Тийм үү? Nice. Энэ дээр би юун дээр нэг үг бичсэн байгаа. Ном дээр гардаг үг авдаг байхгүй. Тэгээд түрүү яг хоёулаа тэр сэдвийн талаар ярьсан учраас би энэ далимаар дурсчихъя гэж бодоод тэр нь юу юм бэ гэхээр манай Jim Doty одоо цогч манай ном дээр бичгтээ бид нар сэтгэлээ эзэн нээдэг юм бэ гэвэл сэтгэл өвдсөн үед нэгддэг гэж бичсэн байна. Тэгээд шархалсан үедээ хүний сэтгэл анхны удаа ингээд нээгддэг. Тэгээд тийм учраас өөрт тулгарч байгаа ямар нэгэн хэцүү хүнд бэрхшээлтэй үе мөчүүдийг тэрийг embrace хийх буюу тэрийг одоо инээмсэлтээр хүлээж авах гэж бичигдсэн байдаг. Тэгээд энэ дээр ер нь хэр их санал нийс чинь. Сая өнөөдөр гэхэд би энэ дээр Instagram-ийн нэг хоёул дагстай болох нөтөд нарчиж байгаа шүү дээ. Тэрэн дээр my heart is free гэд бичсэн байсан байхгүй юу. Тэгээд энэ дээр болонгууд нь heart is open гэд бичсэн байгаа. Тэгэхээр тэр бодол хаанаас гарч ирв тэрэн дээр ер нь юу гэж бодож байна? Би анх нөгөө нэг тэр нэг 14 хоног очиод бясалгасан гэж байгаа шүү дээ. Тэр бясалгал дээр очисон угаасаа шалтгаанаас л ер нь эхлүүл амар ойлгомжтой. Угаасаа яг нөгөө тийм хор тавдар тусчаад тэгээд тэрийг имчлүүлээд хамгийн сүүлийн имчилгээгээ хийлгчээд тэгээд ингээд шууд амьдрал руу буцаж чадахгүйсэн байхгүй. Нэг юм өөр юмд орцсон. Угаасаа ингээд жил миний амьдрал ингээд паузлагдаад байхгүй болсон. Тэгэнгүүт чинь ингээд би жилийн өмнө байсан байдал руу шууд юм jump back хийж чадахгүй, буцаж очиж чадахгүй байхгүй. Тэгэнгүүт тэр дунд тийм transition ингээд хэрэгтэй байсан учраас би тэнд очисон байхгүй. Тэгээ ингээд сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа байхгүй. Тэр юм буцаад Улаанбаатарт ирэхэд сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байсан. Тэгээд тэнд очиж байгаа. Тэгээд дээр нэмээд ерөнхийдөө яг угаасаа бясалгал руу анх очисон шалтгаанч тэр тэгээд одоо ч гэсэн ингээд үргэлжлүүлээ явж байгаа. Надад ингээд тусуулаад байгаа болохоор үргэлжлүүлээ хийгээд байгаа шүү дээ. Тэн дээр ер нь сэтгэл гутралаас бас их болсон. Одоо нэг сэтгэл гутралтай. Тэгээд тэрийг өөрийнхөө хэмжээнд дийл хийх гэж байгаа л арга байсан байхгүй. Бясалгал бол угаасаа нэг төрлийн миний одоо арга байсан. Тэгээд тэнд очисон. Тэгээ очиод ихтэй би миний анхны бодол нь яагаад надад ийм тохиолдож бол гэж ер нь бодож байгаа байхгүй юу. Яаж явж байгаад би ингээд заавал энэ өвчнийг тусах хэрэгтэй байсан юм бол ер нь яагаад би ингээд өвдсөн юм бол ер нь юу ойлгуулах гэсэн юм бол ч юм уу зүгээр тиймэрхүү бодолтой очсон. Тэгээд яг тэр үед миний уншижсэн ном болохоор When Breath Becomes Air гэдэг яг адилхан тийм хоёр яг л төстэй юм бодож ийн гэдэг шиг яг тэр хүний ном тэр бол бодит угаасаа хавдраад гэдэг яг тэр хүний амьдрал нь бол дууссан. Гэхдээ яг сүүлийн хэсгийг ихтер нь бич дуусгасан шүү дээ. Аз болж миний амьдрал үргэлжилж исэн. Тэгээ тэрийг унших нь нэгдүгээрт амар гонигтай байхаас гадна нөгөө хүн юм нэг юм намайг амар ойлгож байгаа хүнтэй яриад байгаа юм шиг тийм ном байсан байхгүй юу. Тэг ингээд яг үний яг тэгж ингээд бодоод тэгээд яг тэрийг би уншаал гэж захта яг тэр хүнтэй тэр хүннээс ч одоо сэтгүүлсэн одоо ингээд сэтэл орсон байж магадгүй. Гэхдээ яг адилхан бодсон бодол нь тэг яагаад би биш л гэж бодсон. Тэгэл яагаад би гэж гэдгээс яагаад за яах би биш гэж гэдэг рүү очих хүртэл тэр номч тус болж байгаа. Тэгээд тэр бясалгалч тус болж байгаа. Ингээд нийтээрээ за тийм тэгэл одоо энэ хорвоо ертөнцид хідэн тэр бомын дотроос зөндөө олон хүн одоо энэ өвчин тусаад тэгээд харин ч би амьд байна энэ дундаас тэгээд
тусч болохгүй гэх юм бол бас байхгүй шүү дээ. Тэгээд гэхдээ яг туссан бас шалтгаан байгаа гэж тэр үед бодсон. Бяцлаглаасаа. За яг энэ нэг юм зовлон надад ирж байгаа шалтгаан бол байгаа юм байна. Тэрийг би одоогор л ойлгохгүй байна. Гэхдээ оолно гэж бодсон яг тэр үед. Өөрөө орж ирсэн нэвтрүүлгүүд дээр ингэж ярьж ирснийг санаж байна. Хитрхи хүчтэй сэтгэл зүйтэй байх гэж өөрөө хуурж явж ирсэн гэдэг. Тэгээд тэр бас нэг хор тавдар тусаад шалтгаан болсон болов уу гэж ярьж ирсэн байлээ. Тэгээд тэрэн дээр тэрийг жоохон дэлгэрүүлээд бас ярьж өгөх хүмүүст өгөөчтэй юм болов уу гэж бодсон. Гэдэг нь өөрт нь ингээд ямар ч амралт өгөхгүйгээр ингээд хэвээр ажил би болно, би чадна гэд ер нь айгүй маш олон хүмүүс яг тэгэж өнөөдөр бас явж байгаа ах. Тэгээд яг амьдрал дээр нөгөө нэг юу чухал юм бэ гэдгийг ойлгох боч гэх юм уу. Тэг би өөрөө олцсон гэсэн үг бол биш л дээ. Тэгэж санагтаад байдаг. Тэгэхээр яг өмнө нь одоо хор тавдар тусгаас өмнөх хинжээ ямархуу одоо сэтгэл зүйтэй байгаад одоогоос ингээд харахад тэр нь буруу байж гэдэг зүйлүүд юу байна? Яг нэг би алдсан юм бол зарим хүн бас ингээд энэ яриг сонсоод тэхгүй байл айгу зүгээр гэж би бодож байгаа. Тэгээ ер нь яагаад ч энэ тэнд ингээд энэ нэмэгтэй л нэг юм яриад тахын гэдэг шиг тэгж хүмүүс ингээд хүлээж авч байгаа зарим хүмүүсийг би яг хөө тиймэрхүү юм сонссон. Яг л зүгээр л сонсоод за тинээрээ би тэгж байгаа юм ба штэ. Тэгвэл энийгээ болохгүй л ингээм ба штэ гэж бодчихвол амар аврагдаж магадгүй байхгүй юу тэр юм чинь айгу аюултай. Ер нь бол яг энэ одоо ингэж амьдрах яг нөгөө нэг өөрийгөө шийтгэж байгаа юм шиг нэг юмд ингээд автагдаад хизээч зогсолтгүй нэг юм батлах гад ингээгүйгээ тавил бие өвдөн сэтгэл өвдөн. Тэгээд эндээс одоо яг зогсоод ингээд арга хэмжээ авах хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэнгүүд миний хувьд болохоор бүр амар хэцүү байдлаар тэрийг ойлгоцсон юм санагдаад байгаа байхгүй юу? Тэр одоо тэг хэрэггүй юм байна гэдгийг. Тэгээ арай өөрөөр угаасаа ойлгож бас болох зүйл юм шиг санагдаад байна. Тэгэл би яг зүгээр бодсон нь манай сэтгэл зүйч ч гэсэн хэлж ирсэн. Яг нөгөө айгүй олон хүнтэй ажиллаж исэн. Хорт тавдрын кейсүүд дээр хорт тавдар тусаад идгээд одоо яг эсвэл хорт тавдар тусаад идгээгүй эмчилгээ хийлгээ явж байгаа хүмүүс яг тэр хорт тавдар тусах юм нь заавал нэг амар том юм сэтгэл зүйн цохилтонд орсон байдаг. Тэгэнгүүт тэр нь маш том за уй гашуу бол хамгийн хүний амьдрал донд хамгийн байж болох хэцүү мэдрэмж бол уй гашуу. Би бол тийм мэдэрч үзээгүй. Уй гашуу бол маш асар хэцүү. Тэгээ уй гашууны дараа бас тийм болдог. Нөгөө талаас ер нь л хүнд айгүй их юм гүн гомдол ер нь маш их юм хүнд гомдсон гомдол юм уу? Тэгээд өөрийгөө хит их орхисон хүмүүс ч юм уу иймэрхүү хүмүүс ер нь дандаа хавдар тусгаа гэж ингэж ярьж байгаа байхгүй юу. Энд гэхдээ магадгүй зарим хүнд ингээм амар шинжлэх ухаанаас зурсан юм ярьж сонсогч байгаа магадгүй шүү дээ тий. Гэхдээ энэ бол одоо угаасаа судлагдаад ингээд батлагдаад эхэлсэн зүйл. Тэгэхээр ингээд тав ихэд сайн бодоод үзээрэй. Ер нь бол сэтгэл ингээд өвдөхөр хүний эдис гэдэг чинь ингээд айгу ухаалаг. Тэгээд хүний биеийн бүх эдис хүнийг ингээд сонсож байгаа. Өөрийнх нь юу мэдэрч байгаа, юу тулж байгаа, яаж байгаа гэж бүгдийг сонсож байгаа. Тэгээд тэр нь хитрхи хэцүү болоод ирэхээр бие хүчлэл болчихдог. Ер нь бол яг энийг хүчнээр илэрдэг. Хүчнээр илэрдэг. Тэр нэг юм дахиад өгж байгаа байхгүй хүний бие. Хүүе одоо ингээд болохгүй л болохгүй нэ шүү. Энэ бол зүгээр наад зах нь ханиад хүрэхээс ахуулаад зүгээр жижиг юмнууд байж болох ч гэсэн ер нь хөвчлэн хүнд өвчнөр ингэж илэрдэг. Сэтгэлийн төлөөс шалтгаалаад хүний биеийн төрөл бүрийн гормонууд ялгарч байгаа шүү дээ. Жишээ нь хүн ядаж аз жаргалтай байгаа үед эндорфин ялгарч байгаа. Эндорфин ялгарч байгаа үед хүний тархин доторх мэдрэлийн системүүд нь илүү идэвхтэй ажиллаад тархилөө залууждаг ч юм уу тийм. Эсвэргээр хүн ингээд айгүй стресстэй байгаа үед тэр дотор ялгарч байгаа бодисууд нь хүнийг тухайн шууд ингээд нэг өдрийн дотор муу болохгүйцсэн тэр бодис удаан хугацаанд ингээд ялгараад ах юм бол хүний тархлааны систем нь унана. Тархлааны систем унснаас болоод хүний одоо хоол боловсруулах хэрэгтнүүд ингээл муудаад гэдэг ч юм уу маш олон зүйлд холбогддог байгаа шүү. Тийм яг үнэ. Тэгээд бас тархины одоо neurotransmitterүүд буюу ингээд нөгөө тархины хооронд дамжуулагч нөгөө юунууд байгаа шүү дээ тий. Холбоосоод тэр ер нь бол сэтгэл зүйн гүн гэмтлийн үед гэмтдэг байхгүй юу тэгэнгүүт
одоо хүний сэтгэн бодох чадварт хүртэл нөлөөлж чадах өвчтэй зүйл бол сэтгэл зүйн өвчин. Тийм. Тэгэхээр одоо сэтгэл зүйн өвчнөө биеийн өвчнөөс бараг төрүүлж ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Яг бие өвдөж байгаа бол яг юу болохоо байчваа гэдгээ магадгүй зүгээр ингээд ангаахаар яваад олохгүй бол өөр газараас хайх хэрэгтэй л гэсэн үг. Тийм. Тэгээ миний хувьд яг л өөрийгөө өвтгсөн яг өөрийгөө өвтгсөн гэхээр нөгөө өөрийгөө ингээд буруушаах гэхээсээ илүү нөгөө сэтгэл зүйтэй хит юм анхаарамжгүй хайцсан явж исэн байлээ. Тийм. Тэгэл яг за ер нь тэгсэн байна да гэдгээ бяцлаглалын үеэр хальт ойлгоод тэгээд ирээд сэтгэл зүйчдэр яваад одоо нэг хагас жил гар болж байгаа бүр сайн ойлгосон. Нэг санаанаас яагаад ч юм гардггүй нэг үг байдаг байхгүй. Японы нэг бизнесмен хэлжсэн үг. Үхлээс наан бол зүгээр л бүгд нэг шархтууд шүү дээ гэдэг байна уу хэлдэг. Өөр маш олон удаа ингээл алдаж малтаал бүр ингээд доторын асуудалд шорон моронд орж ирсэн нэг гойг аяад байхгүй. Тэгээ нөхрийн тэр үг яагаад ч юм ингээл амар нөлөөлцсөн. Заас нэг сүртэй асуудал биш юм байна шүү дээ гэж альва зүйл дээр айлтгалт хийж бодохыг хичээдэг гэх юм уу. Тэгээд яг үнэхээр ингээд хүлтэй нүүр тулаад ойрхон зөвсөн хүний хувьд одоо ингээд юу гэдэг маш олон хүмүүсээ тэгж асуумаар санагдаж байгаа гэж би бодоод байна л та ингээд амьдралын утга учир ч юм те. Тэр одоо өнцгүүд нь хэр их өөрчлөгддөг юм байна. Тийм би тэгж бодсон юм. Ингээд хавдар тусаад яг энэ хавдрын өмнө би өөрөө бүр үхэхийн дайтай сэтгэл готролтой байсан байхгүй юу? Ер нь одоо үхэхээс өөрчлөхгүй гэх юм уу? Тиймэрхүү хэмжээний сэтгэл готролд орсон. Тэгээд яг үхэлтэй нүрд тулсан чинь яг үхэхийг хүсээг байгаа байхгүй юу? Угаасаа бодохоор те яг үхэх бол бэлэн биш. Амар амьдрмаар байсан байхгүй юу? Тэгээд ингээд амар тэмцээд амьдраа гараад ирсэн чинь өөрөө айгуулаг болчих юм байх гэж бодсон байхгүй юу? Ер нь л тийм. Өөрөө ер нь л ингээл амар хэр орг юм тоохгүй. Тэгэл ер нь амар тийм лаг л болчих юм гэж бодсон. Тэгсэн чинь гоо тэр бол бас хүн гэдэг чинь тэгэл ер нь ойлгочдөг бас юм биш юм байна. Тийм үү. Тийм. Яг үхэлтэй нүур тулсан. Тэгээ хүн тийм л жоохон тийм одоо сэтгэл зүйтэй ингээд хит юм өдөртулсан амтан байгаа байхгүй юу? Ингээд яг ирээд одоо тэнгуут ингээд миний амьдрал дахиад нэг том үйл явдал тохиолдоод тэндээс ингээд буцаад хямрчиж байгаа байхгүй юу? Сэтгэл готрол руу буцаж ороод тэгээд тэрнээс харин гараад явж байгаа тэр процесс нь одоо харин чинээсээ ойлгож байгаа. Тийм. Одоо л яг чинээсээ ойлгож байгаа. Тэр нь юу гэхээр за эхлээд нөгөө нэг өөрийгөө биеийн өвчнөр л өвдчлөө би яагаад ингэж өвдчихв би яагаад өвдчихв гэж боддсон шүү дээ. Тэгэнгүүт явж за ер нь бол өөрийгөө ингэж хаяад одоо юу гэх хүн болгон одоо ингэж миний амьдралд нэг за дотн хүний амьдралд ч юу дотн тэгээд нэг уртаашаа 20 хүн л байдэн шүү дээ. Нэг 20 30 л за 30 ч ихтэй ер нь нэг тийм хүмүүс л байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүс дотроосоо өөрийгөө бүр хамгийн доор нь тавьсан байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийг хайрладаг хайрынхаа талаарч өөрийгөө хайрладаггүй тийм хүн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт за өөрийгөө ингэж хайрлаагүй байна, өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй байсан байна, ийм байна. Тэгээд дээр нь нэмээд гомдол гэдэг юм чинь ингээд хүний зүрхэнд ингээд байхаар нөгөө хүнээс илүү өөрт нь амар хортой зүйл байхгүй. Гомдол бол ерөөсө хүнийг яг дотроос нь иддэг тийм зүйл. Тэгэнгүүт тэр гомдлыг тавьж явуулаагүй зүгээр ингээд таагаад төр чиний байж гэдэг ингээд орхисон. Тэрийг ерөөсө шийдээгүй тийм зүйлсүүд байсан байгаа. Тэгээ ингээд явсаар байгаад ер нь би өвдсөн юм байна. Тэгээ сэтгэл маань ч өвдөд бие маань ч өвдсөн юм байна гэд ингээд ойлгож байгаа те. Тэгээд ирэхээрээ за би ингээд атстайгаар ингээд болцсон юм бол одоо сэтгэлээ яах вэ гэд. Тэгээд сэтгэл зүйчдэр очиод янз бүрийн ингээ яриа мэдээж тэнд болно шүү дээ тий. Тэнгүүт хүүхд наснаас эхэлж байгаа юм л да. Ер нь бол trauma гэж одоо хүн болгол trauma гэж аяг ярьж байгаа. Гэхдээ тэрийг тэгж ярихаас угаасаа өөрөө харахгүй. Яа тэгэхээр одоо юу гэх юм trauma гэж сүршинийх ингээ тэр өөрсдөө тийм биш. Угаасаа л юу гэх юм баг байхад тохиолдсон юмны үндсэн дээр л та өнөөдөр ийм хүн байгаа. Тэр бол одоо юу гэх ямар ч гаргалгаа байхгүй. Тэгээд нэг 5 нас хүртлээр олж авсан зүйлээрээ л ерөн шийдвэр гаргаад тэгэл ерөнхийдөө нэг тиймэрхүү л
арай том биетэй. Тэгээ дотор бол ерөнхийдөө яг адилхан боддог тийм л хүн байгаа. Тэгэнгүүт тэр үед авсан гэмтлүүдийг эхнээс нь засч эхэлж байгаа. Тэгээ тэгэнгүүт чинь яагаад өөрийгөө ийм хүн болсныг ер нь илүү ойлгож эхэлж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Яагаад би ингээд заримдаа ингэж аашилтгийн, яагаад ийм хүмүүсийг найзаараа сонгодгийн гэдэг ч юм уу, тий. Ингээ юм болгон ч учир шалтгаантай. Зүгээр л ингээ жоохон зүгээр л байж байгаа бид нэр нэг хүнтэй найзлаад ч юм уу, нэг хүнтэй гэрлээд ч юм уу тэгдэггүй. Угаасаа бүгд ямар нэгэн шалтгаантайгаар сонголтууд хийдэг. Тэгэхээр тэрний уг үндсийг олох нь өөрийгөө уучлах, тэр одоо ойлгох, хайрлахын эхлэл байгаа хгүй юу. Тэгээд тийм болохоор хүмүүс нөгөө өөрийгөө итгэлтэй, өөртөө итгэлтэй, би ер нь гайгүй явж гин, би ер нь амжилттай болж гин гэж бодож байгаа боловч яг үнэндээ нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үү, ингээд чин сэтгэлээсээ яг ингээд за би бол нэг иймэрхүү гэж сайнтай муутай дотроо багтаасан уу гэд үзэхээр ер нь айгүй өөр асуудал болчтой. Тийм. Өөртөө итгэлтэй чинь нэг өөр. Тэгээд яг өөрийгөө дотроо сайн муутайгаа багтааж ойлгох чинь нэг өөр асуудал юм байлээ л дээ. Тийм. Тэгэл ингээл явсаар байгаад харин ч биеийн асуудал биш. Биеэрээ үхэлтэй ойртох биш. Сэтгэлээрээ тэр үхэлтэй ойртсноороо хүн сэрдэм байна гэж ер нь. Одоо сэрдэм гэд хэлсэн үү? Ер нь бол тийм ер нь нэг тиймэрхүү юм байлээ. Зөв. Бусдыг яаж уучлах уу гэж бодож байна. Тийм. Онддаг гээл гэж байна шүү дээ. Хүн болгоны л амьдрал таардаг асуудал байх. Тэгээд гондоод заримдаа тэр гомдол маань үзээ ядалт болоод тэгэл өөрөөсөө гадна сая хэлсэн шиг бишээ тухайн хүнээсээ гадна өөрийгөө ингээд улам ялцруулаад зоогооддаг гэж байгаа юм. Тэгээд яг хөө зүгээр би бол нэг амар тэгж гол анхаарлаа бас хүнд гомдож байгааг үчсэн. Тийм үйл явдал болохоор надад юу хэрэгждэг юм бэ гэвэл би яг нөгөө түрүүсэн шиг бодолтойгоо ярьдаг, бодлоо анзаардаг. Альва сэтгэл хөдлөлөдөг зүйл өөрийнх нь шийдвэр байт юм байна гэдгийг бодолтойгоо ярихаар аюух анзаардаг шүү дээ. Би чинь гомдно гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм биш. Би чинь уурлна гэдэг шийдвэрийг энэ олон байгаа сонголтуудаас тэрийг нь шийдчихэд өөрөө шийдэггүйтэй өөрөө тэрэндээ стресстэй бухимдаад өөрийгөө зоогоод дит юм байна. Гэтэ яг ингээд сайтар бодохоор ч яхаа зүгээр л ингээд одоо юу гэдэг богдуулан дээр харж явах та ч юм уу анзаардаг байхгүй. Тэгэд энэ арга бол надад маш одоо үнцэнтэй тусдаг. Тэрэн шиг яг ямар аргаар ер нь хүн одоо энэ сэтгэлээ контролдоод бусдыг уучлаад өөрийгөө бас уучлах уу? Тийм надад ч гоё арга шүү дээ. Ер нь угаасаа бүгд шийдвэр шүү дээ. Хүн шийдэж байгаа учраас л тэрийг хийдэг. Тийм. Миний хувьд зүгээр би тийм амар өөрийгөө гомцсон ч гэж бодоогүй байсан юм аа. Ер нь тийм. Ингээд бас тийм амар тэгэл болол өнгөрсөн би ингээд уучлсан гэж бодсон байсан чинь тэгээгүй болж тарахгүй юу. Тэгээд тэнгүүт хүн ингээд гомдохдоо би тэгж бодсон. Ингээд ер нь яг энийг дээр бодож байгаа да харин тийм юм байна л да гэж бодсон юм нь хүн гомдохдоо нөгөө хүний буруу гэж гомддог юм билээ. Айгуу сонио. Гомдно шүү дээ тий. Тэгээ ер нь хүн өөрийнхөө үн цэнтэй холбоо бодчихд юм билээ. Гомдлыг. Одоо кинийг нь гомдчлаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ ямар муухай хүн бэ те чи станараа надад яаж ингэж хандаж чадваа гэж эхлээ бодож байгаа тэр юм шүү дээ те чи ингээ би чамайг арайч тэхгүй гэж бодсон гэж байгаа тэр бодлууд нөгөө хүнийг муу чи арайч дээ гэж хэлэхээсээ илүүтэйгээр ингээ би яасан болоод энэ хүн надад ингээ хандж байна тэр гэж боддог. Тэр үнцэг өөр айгу буруу болчт юм байна. Өөрөөсөө шалтгаан хайж эхэлдэг юм шүү дээ. Өөрөөсөө ингээ шалтгаан хайгаад тэг би яагаад буруу юм хийсэн бах та ингээ би тэр одоо тэр намайг ингээ гомдох хэмжээний хүн юм бах та гэд ингээ бодцохороо тэр найгу буруу үлдчихдэг юм байлээ. Тэгээ ер нь тэгж бас бодож нэг анзаараад одоо үзвэл ер нь магадгүй бас тэгсэн байх. Одоо хүмүүсийн нөгөө яриа ингээд гомдсон би тэр станера намайг тэгж байгаа юм да яагаад тэгж байгаа юм ингээ ярьж байгаа юм да би сонсож байгаад бодсон. Тэгээд яг би уг нь тэгээд тэр хүнийг тэгж амар үнэлж энэ хэмжээнд ботсон байхад те энэ хүн надаа яагаад ингэ хандж байгаа гэдэг аахгүй тэнгүүт чинь тэр хүний л буруу гэдэг юусоо нөгөө талдаа 100% одоо чинь буруу юм хийсэн хүний бурууг нь тэнд нь үлдээхгүй өөртөөгөө холио утгаад ингэ бодчихдөг. Тэнгүүт тэр гомдол нь үлдчихдэг.
өөрийнх нь үн цэнийг доошлуулад үлдчихдэг. Тэгэнгүүт тэр юмыг хүн ингээ гаргаж ирээд за энэ бол надтай ямар ч хамаагүй. Энэ хүний 100% асуудал. Энэ хүний 100% буруу байсан байна гэдгийг одоо нөгөө оноох хөстө хүнд нь оноогод тэгэд өөрийгөө ингээ чөлөөлөхгүй бол ер нь өөртөө амар шудраг бус болчихж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө өөр буруу хийсэн юмнуудыг өөр дээрээ үрчиж байгаа юмыг ер нь гомдол гэж байгаа юм байна. Гэж бодсон. Тийм байна тий. Нэрээ тийм байна. Бас ингэж юм шүү. Сая ярьж байхдаа л анзаарлаа л да. Яаж акт хийсэн боёо ямар үйлдэл гаргасан бэ гэдгээ бодоод тэгэнгүүтээ тэр нөгөө нэг бид нарын ярьж байгаагаар өөрөөхөө байх энэ төр гэл тий. Тэгэнгүүтээ эцэст нь тэрийгэ хүртэл хүн үүсгээд эхэлдэг байж магадгүй юм байна. За би тэр үед тэх байж та гэдэг тийм харуулслууд айгүйх хүнд төрөөд байдаг байх. Ялангуяа хин нэгэнд гомцсон үед. Тэгэнгүүтээ тэрийг дахиад ингээл авчруулад бодохоор тийм үйлдэл гаргасан өөрөөрөө л тийм сонголтыг гаргасан. Тэр чинь өөр хин нэг юм биш. Өөрөөхөө байгаагийн үндсэн дээр ямар нэгэн зүйл буруугаар эхэлсэн чсэн. Тэр болох хэвээр зүйл болдгоор бол болсон болохоос биш. Тэрэнд хин нэгний буруу, чиний буруу, миний буруу гэсэн зүйл бараг байхгүй биш магадгүй юм байна тий. Яг үнэ тэгэл эсвэл нөхцөл байдлын бурууч байсан байж болно шүү дээ. Тэгээ ямар ч л байсан яг нөгөө өөр дээрээ үүрх юмыг үүрнү гэхээс биш хүн өөр дээрээ үүрхгүй юмыг ингээд хамаагүй ингээд үрээд халтаагаад байвал явж одоо эн чинь нөгөө дотор байгаа хүн чинь ингээд чамд гомдно гэдэг шиг тий. Эн чинь нөгөө би яах юм бэ л гэдэг байгаа байхгүй юу тэр дотор байгаа хүн чинь тий. Би хизээ ингээд хайрлагдах юм бэ? Би хизээ ингээд чи намайг хизээ ингээд яг байгаагаар нь хүлээмжшүүлэх гэдэг юм бэ гэдэг тийм жижигхэн хоолой дотроос ингээд хатгаад байгаа болохоор л хүн өөрөө ингээд нэг юм дотор болох байгаа юм шиг тийм мэдрэмжүүд юу н авдаг юм байна л гэж хэлсэн. Дараа нь бас заавал асуу гэж бодчихсон зүйл маань маш хүнд хэцүү үеийг давсан байгаа шүү дээ. Тэгээд тэр үеийн сэтгэл зүй гэдэг зүйл бас арай өөрөөр яригдах байх гэж бодоод байгаа. Магадгүй энийг үзэж байгаа хүн дунд яг адилхан одоо юу гэдэг инфлюенсер процессыг өнгөрүүлж байгаа ч хүн байж магадгүй. За аль эсвэл ингээл гэр бүлд ямар нэгэн том ноцтой асуудал гараад маш хүнд нөхцөлд орсон байгаа хүмүүс ч байж магадгүй. Тэгээд энэжигийн үед өөрөө ч туулсан. Тэгээд давхар сэтгэл зүйч нартай ч ингээд харьцсан хүний хувьд яг тэр хүнд үеийг сэтгэл зүй гэж ер нь ямар байх хэвээр эргэн тойрных нь магадгүй одоо юу гэдэг яаж хандах хэвээр ч юм уу ер нь яах хэвээр байдаг гэж бодчих. Тэр чинь давхар зөвхөн юу гэдэг сэтгэл зүйн хувьд ч давхар бие махбодны хувьд ч хими имжлэг гэдэг чинь айхтар зүйл байгаа шүү дээ. Тийм хүнд үеийг давсан хүний өнцгөөс хүмүүст одоо юу гэж зөвлөх үү? Би одоо ингээл над руу тийм хавдар туссан ингээд яах вэ гэдэг маягаарч бичиж байгаа. Тэгээд ингээд ямар ч л байсан ингээд та ард нь гарсан юм чинь би ч гэсэн чадах юм байна гэж бодож ийн гэж бас хүмүүс бичиж байгаа. Тэгэнгүүт тэр нь амар nice гэхдээ би бодож байгаа юм надад нэг тийм амар тусалж чадахгүй байна да ч юм уу би ингээд бодож байгаа байхгүй. Гэхдээ ер нь бодсон чинь яг тусалж чадах хүн нь би ч бас биш. Угаасаа хажууд нь байгаа хүмүүс байхгүй юу? Ер нь бол эргэн тойронд нь байгаа хүмүүс. Тэгээд хавдар туссан хүний өвчтөн хүний сэтгэл зүй гэдгийг би ингээд анхудаа үзэж байгаа шүү дээ, ойлгож байгаа. Би өөрөө өмнө нь хүн ер нь ингээд хөндлөнгөөс сонсон юм ерөөсөй ойлгодгүй юм байна шүү дээ. Хүн мэдэрч үзээгүй л бол ер нь ойлгодгүй юм байна. Тэгээд би өмнө нь ч гэсэн ингээд өвчтөн хүмүүсийн хажууд байсан, асарч исэн ингээд тиймэрхүү ерөөсөй тэр хүний сэтгэл зүй ойлгож байгаагүй. Тэг би өөрөө ингээд өвдсөн чинь яг ингээд нэг бүлэг хүмүүс ингээ вакуумжиж байгаа юм шиг тийг санагдсан байхгүй. Ингээд амар юм тусгаарлагдсан мэт өчтөрт юм билээ. Яг ингээд бусад хүмүүсийн амьдрал явдгаараа яваад бусад хүмүүс энэдгээрээ инээгээд ингээд зүгээр зовхол зовоод ингээд яг гоё явж исэн чинь миний амьдрал яг ингээд цогсож байгаа юм шиг тийм пауз авчиж байгаа юм шиг тийм мэдрэмж төрт юм билээ. Тэгээ ингээд бүх юмнаас хоцорж байгаа, бүх юмнаас хаягдсан юм шиг тийм мэдрэмж авт юм билээ. Амар хэцүү мэдрэмж юм байлээ ер нь. Тийм. Тэгээд би яг өвчтөн хүмүүст ийм маш юм би нэг л өөр болчлоо гэдэг мэдрэмж. Би нэг л энэ ертөнцөөсөө бол ямар ч байсан ингээд энэ тусдаа тэгээд яг ингээд өөрийнхөө дотроо ямар байгаагаа ярьсан ч хүмүүс ойлгохгүй. Ер нь нэг тийм мэдрэмж төрт юм байлээ. Ингээд хичнээн за хэцүү гэж ингээд яриад ч ер нь ойлгохгүй. Тийм болохоор яг тэ ингээд ганцаараа өвдөлтөд байж таа ч юм уу нэг тиймэрхүү. Тэгэнгүүт нөгөө талаас хажууд нь байгаа хүмүүс болохоор яхаа мэдгүй болчихдог. Ингээд надад амар олон хүмүүс хэлж байгаа. Ингээд дахин
яаж ийн гэж асуухаар ядаргаатай юм шиг санагдаад тэгээ бас асуухгүй байхаар болохгүй юм шиг санагдаад тэгээд зүгээр л энгийн юм шиг ярихаар буруучих юм санагдаад яаж ийн ингээ ярьчихаар нэг юм сэтгэлийн буцаагаад юм хэцүү болгох юм санагдаад юу гэж хэлэхээ мэдэхгүй. Тэгэнгүүт надад юу гэж бодож ирсэн гэхээр зүгээр л өдөр тутамд ингээд яаж ийн юу хийж ийн те ингээд одоо эмчилгээ нь яаж ийн за эсвэл зүгээр орой юу идсэн гэж асуусан ч хамаагүй зүгээр л байсан байхгүй юу. Тэгэнгүүт яг тэр үед манай хамгийн сайн найз ингээд алга болсон юм. Ер нь бол бүр алга болсон байхгүй. Тэгээ ингээд одоо хүртэл тэр найзтайгаа би нөгөөх маань өөрөө тэрэндээ гимшээд би зүгээрээ гэж байж идэг. Тэр ингээд яагаад алга болсон гэдэл одоо ингэнгүүт шоконд орсон. Яахаа битгэлт. Яаж акт хийх юм. Хүн чинь бас мэдтгүү. Одоо нэг хүн ингээд амар хүн дээр өвдөж байгаатай адилхан хизээч эргэн тойрных нь хүн дээр өвдөж үзээгүй бол бас нөгөө хүн нь ингэж шоконд орчд юм. Яаж ингэ реакцлахаа мэдэхгүй. Тэгж хэрвээ тийм байх юм бол би тийм хүмүүст одоо миний одоо мэдрэмжээр өгөх зүйлх бол зүгээр л байдаг шиг л бай. Тийм асууд ярьдаг өдөрт 7 хоногт хэд бичдэг байсан тэрүүгээрээ бичээд юу хийж ийн яаж ийн хийж ийн гэдэг байсан шиг л зүгээр л тийм бай. Тэгэхгүй болохоор чинь өөрчлөгдсөн юм шиг мэдрэмж чинь аль хэдийн нөгөө хүнд ингээд би ер нь тусгаарлагдчихлаа юм өөрчлөгдчихлөө гэдэг дээр нэмэрлээд байгаа байхгүй ингээд нөгөө хүн чинь нөгөөний тусгаарлуулаад вакуумд оруулаад нөгөө ярьдаг байсан хүмүүс нь ч ярихаа ойлвол бичдэг байсан хүмүүс нь ч бичгээ ойлвол тэгээд ингээд ирэхэр чинь хүн чинь ингээд ингээ би ер нь ингээд ячиж байгаа юм байна л гэж бодно. Тэрнээс зүгээр л яг юугүй яанасаа тэгж бол болохгүй. Бас тэгэх юм бол нөгөө хүн нь яа игээд аригшдаг юм ингээ өөрийгөө байжангууд зүгээр л энгийн л хэвийн л яг л өмнө нь ямар байсан шиг л харцах. Тэр бол яг явуулдаг гэсэн бол нөгөө илүүдээ явуулаад. Яг тэрийг явуулаад байж хэвчээ тийм. Нөгөө хүнийг ингээ яаж чухал гэж бодхоос илүү зүгээр л би өмнө нь яаж одоо тэр хүнтэй харьцдаг байсан тэрэн шиг л байх. Тэгээ яг илүү зүгээр кэрлж бас болно. Тэгээ илүү нөгөө нэг илүү өмнө нь бичдэг байснаас илүү бичих тэр бол бас хэвийн байж болох юм санагдаж байгаа хгүй. Тэнгүүд хүн чинь ингээд өвдөж байгаа болохоос биш ямар зүгээр л уцаа оролдогоор орлол байж л байгаа шүү дээ. Тэр чинь ер нь бол адилхан тэр одоо юу гэх юм бүр л ингээ хүмүүс төсөөлөхдөө хим имчилгээнд орохоор ингээл бүр нэг юм нүдэ нээж чадахгүй хөлүүт юм ингээл хэвтэл хэцүү. Гэхдээ тэгэл хүн зүгээр гадуур алхахтахаар алхаал ингээл хүн амьдарч л байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт тэн дээр нөгөө хүмүүс нь ч гэсэн нормал байвал тэр хүнд ер нь айгүй зүгээр санагдах юм байна даа л гэж би бодсон. Тэгээд бас ингээд юу гэж ингээд хэлхээ мэдгүй гэд ингэж байгаа шүү дээ. Тэгэх юм бол тэнд байж болох нэг юм зүгээр хэрвээ очих боломж байвал тэр хүн дээр ер нь очих хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тэр нь зүгээр ингээд зүгээр л нэг өдөр casual яваад орсон ч зүгээр. Тэнгүү тэнд ер нь нэг юм хүний харилцаагаар жоохон дутцсан ер нь ганцаарцсан хүн байгаа л гэж бодоход болох байна. Тийм ер нь өвдсөн хүн бол тийм байд юм байна лээ. Тийм тэгэхэд ер нь сэтгэл зүйн ч гэсэн ингээд жоохон хаягдсан юм шиг тийм мэдрэмж төрж байгаа болохоор хүнд ер нь яг тэр үед айгүй хүн хэрэгтэй юм байна л гэж бодсон. Одоо харжлаа 2002 оны кино байсан. Үзчихсэн Bucket List тэгээд. Тийм тэр киног үзээд дуусгаад надад тгий санагдчихсан байхгүй. Тухай жоохон л байсан байх. Ямар ч зэн ингээд амьдралд чухал зүйлүүд ингээд өөрчлөгддөг юм байна гэдэг. Тэгээ одоо бодсон ч бас яг тэр кинод тэгж байгаа байхгүй. Сүүлдээ нөгөө нэг манай хоёр гол дүрээ хар цагаан хоёр өвөө маань яг ингээд эсэргээр нь болоод гэх юм уу те ингээд чухал зүйлүүд нь ингээд өөрчлөгдөд манай Morgan Freeman байсан байхад хүн билүү Freeman гэсэн байх. Тий. Freeman сүүлдээ гэр бүл нь яхаа аргагүй л чухал юм байна гэдэг өгүүлэлт рүү ороод манай нөгөө өвөө маань өөртөл ингээд бас дахиад өөр юм ингээд ботсон. Тэгээд тэрнтэй бас адилхан нэг кино байт юм аа. Intouchables гэдэг. Тийм гоё шүү дээ. Нөгөө юу Франц бодтой амьдралаас идэвсэн. Тийм кинонуудыг харахаар ингээ кинон дээр болохоор чухал зүйлүүд ингээ яхаарахгүй 180 градус өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгсэн үү ер нь яг амьдрал дээр өмнө нь энэ чухал гэж боддог байсан зүйл одоо харахаар ингээ өөрчлөж юм шиг аль эсвэл ингээ одоо цаашд ингээ өнгөрүүлэх амьдралаа арай өөрөөр амьдруулъя гэж боддог ч юм уу.
тэр бол өстой яг кино шиг тэгдэм байлээ. Тийм байлээ тийм. Тэр бол яг тэгсэн. Тэгэд ер нь тийм нөгөө ингээ хэлчихгүй жоохон сонин. Гэхдээ миний бодлоор бас хүн ойлгохоо зовлон яг хүнд эрэхтэй бас шалтгаантай ирж байгаа. Ер нь бол тийм ер нь жоохон мэдгүй яагаад ингээ би зовхстой ингээ бодож байгаа хүнд ингээ сонсоод муухай. Гэхдээ бас зовлонд заавал нэг шалтгаан байгаа ирж байгаа угаасаа. Тэгээд тэндээс ойлгоод гарч ирэх үү ойлгохгүй гарч ирэх үгийн л ялгаа байгаа угаасаа. Тэгэл зовлон яагаад ирснийг зөвөр тайлчвал тэр бас яг зовлон уугүй юу гэдэг. Бас тэр айгүй өөр үнцэг. Тэгэхээр хүн ер нь тэгж харуул айгүй зүгээр. Угаасаа л нэгэнт зовоод тэр зовлонг нь үүрээд хэцүү байх юм бол арай өөрөөр харчвал зүгээр. Угаасаа л яасан ч зовно штэ. Яасан ч адилхан штэ. Ингээд амар хэцүү. Тэгээ тэр зовхын та зовно, тэр өвдвөл та өвдөн. Тэгэл нэг л тэгж байгаа юм чинь тэрнээс ямар нэг юмтай гараад тэрвэл зүгээр байхгүй юу. Тэгээд Адлерын нэг хэсэг байдаг шүү дээ. Бид нэр амьдралд өнгөрсөн тохиолсон үйл явдлыг өөрчлөх боломж өгсөн. Утгыг нь өөрчлөлт болдог гэдэг. яг үнэ тий. Тэг санагдсан. Тэгэл за одоо ингээд хавдар тусаад идгээд ирсэн эмэгтэй байх уу эсвэл хавдар тусаад амьдралаа дахиад эхэлсэн хүн байх уу гэж би бодсон. Тэгэл тэрэн дээр ингээ хүн ингээ харж байгаа ресет гэж ботон нардаг бол би бол яг тэгж байгаа юм шиг надад санагдсан. Аль руу нь? Өмнө нь байсан үн цэнээ яг ресетлж байгаа юм шиг санагдсан. Ингээд өмнө нь хүсэж исэн зүйлүүд бүгд биш л дээ. Тэг ингээ яг тодорхой амар буруу явж исэн байх гэдгийг харсан. Яг айгу ингээд буруу үнцэн, буруу амбиц. Тэгээд буруу юм нөгөө юмнуудыг авах гад ингээд явж исэн байна л гэж бодсон. Тэгэл за ингээд ирсэн чинь ямар ч юм чухал биш юмнуудад ингээд хитрхи ач холбогдол өгөөд цагаа өрөөд, энерги өрөөд яваад байсан байна гэдгээ. Тэр нь одоо яг бүр ингээд яг дэлгэрэнгүй ингээд хүнд бодтой тусгаар яривал жишээ нь бүр ийм хүн одоо би нэг ийм орлоготой болох юм уу те. Одоо яг сард тэдийг олох. Тэ ингээд сард тэдийг олдог бизнестэй болох. Тэгэл одоо яг ямар ч нэг юм мөнгөний шуналгаа болсон гэж хэлэхгүй аа. Энэ чинь угаасаа ийм ертөнц. Гэхдээ тэр ямар ч утгагүй санагдсан. Тэгэл за яг тэрийг харах нь гол юм биш юм байна. Хүн яг хүний интеншн яг юм юу хийх гэж байгаа анхны сэтэл нь зөв байвал тэр мөнгө төгрөг бол дагаж ирдэг зүйл байгаа байхгүй юу. Тэнгүүт тэнд ингээд нөгөө талаасаа явцсан байгаа байхгүй юу. Ингээд зорилго нь анханасаа интеншн нь яг тэр нөгөө бодож байгаа юм нь мөнгө олох болчвол тэр нь өөрөө бусад юм дагаад буруу болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэнгүүт яг тэрнтэй адилхан үнц нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу. За энэ чухал биш юм бол надад юу чухал юм бэ гэдгийг хүн ингээд яг бодтоор харж эхлэн тий. Тэгэнгүүт за би бол ерөнхийдөө нэг ийм юм хийх гэж ирсэн хүн юм байна гэдгээ ойлгочихж байгаа. Тэгэнгүүтээ тэрийг зориг болгоод эхлэхээр юм болгоо ингээд ийм смут ингээд яг бүх юм тайлагдаж эхэлдэг юм шиг санагдсан. Одоо яг за юу их ойлгоцсон юм бол би чамд ингэж туслая гэж байгаа юм шиг тэгэж ер нь амьдрал явдаг юм шиг санагдсан. Тэгэхээр хүн эхлээд нөгөө үн цэнээ нэгдүгээрт айгууд сайн тодорхой бодох хэрэгтэй. Тэгээд хүнд болгонд угаасаа энд ирсэн ямар нэгэн шалтгаан гэх юм уу. Тэгээд өөрийнхөө хувьд нэг юм зорилго байгаа шүү дээ. Тэгэл тэрийг л айгуу гоё тодорхой тавьчаад тэгээд тэр нь яг үнэндээ зарим хүний хувьд өнгө болох байвал тэр л эцэг. Гэхдээ миний хувьд бол тийм байгаагүй юм байлээ. Тэгээ өөрөөсөө нөгөө өөрийнхөө дотоод хүнтэй зөрчилдөөд зарчмаа ингээд зөрчөөд гэх юм уу тэгээ яваад байсан байна гэж бодсон. Тэгэл ер нь ер нь юм байна. Тэгээд тэр дундаа би л нэг тийм амар хүмүүсийг хайрлаад тахад энэ хүмүүстэй ингээд намайг яагаад тарилахгүй байгаа гэж боддог гэсэн байхгүй юу. Ер нь би ингээд өгөөлөдөг энэ хүмүүс хийзээ надад өгөх юм ч юм уу те.
Тэгвэл тэгээд өгөхгүй байхгүй яасан гэдэг шиг өөрөө алфтай юм шиг тэгж явснаа. Тэгээд өөртөө яг үнэндээ нэг амар тийм юм өгч сураагүй тийм хүн байсан байгаа байхгүй. Тэгэл одоо бүр тэр чигтээ ингээд амар мундаг болцсон гэсэн үг биш. Зүгээр амар хичээж байгаа. Тэгээд тэр дундаа өөртөө юм өгч сурж байгаа. Тэгэл юмнуудаас өөртөө одоо ингээд нэг алим арилгангуудаа хальсын идчихдэг хүн байсан бол алимных нь талыг идэж сурж байгаа гэсэн үг ер нь бол тийм. Тэгэнгүүт тиймэрхүү юмыг хүн ер нь сурах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгэхгүй ингээд би дараа нь гэдээвэл тэр ерөөсөө хизээч тэр дараа нь ирдэгчгүй юм бэлээ. Тэгээд тэгж ер нь хүнийг хайрладагчгүй юм бэлээ. Хүн ер нь өөрийгөө хайрлаггүй хүнийг хайрладаг тэр бол үлгэр юм бэлээ. Тэгээд яг дараа л айгүй зөв бодох хэрэгтэй юм бэлээ. Зөв. Нэг төвшин захирлын одоо гишүүн болцсон. Нэг лекцэнд хэд удаа суужсан байхгүй. Тэгээ маань хүн дандаа л нэг юм давтаж ярьдаг гэсэн. Амьдралын 7 бөмбөлөгчлөө, 8 бөмбөлөгчлөө. Тэгэл тэр нь ингээд гэр бүл, найз нөхөд тэгээд ажил, эдийн засаг, эрүүл мэнд энэ төргээд бүгдийг нь тухайн үед нэг уйдгартай ярьдаг гэсэн бол ихсэн наалдаж өгдөг. Тэгээд одоо ингээд жоохон нас яваад бодонгууд нь зөвхөн баланстай хол амар чухал гэдгийг ахын ярианаас л айгүйх ойлгосон. Тэгээд нөхөр бас нэг хүнд өвдөө тэгээд өвцөн үедээ л бас ойлгосон гэж байгаа байхгүй. Тэр нэг 8 бөмбөлөгөө бүгдийг зэрэг авч явах тухай. Ер нь дэлтгэл юм шиг. Бид нар нэг заавал нэг одоо юу гэдэг ямар нэг хүнд хэцүү юм болоод амьдралаараа туулахгүй бол бас ойлгохгүй тал яхаа аргагүй байгаа. Ингээл 1000 сонссон ч гэсэн энэ зүг байна да гэж бодно гэхээс ч тэрийг бас хэрэгжүүлэхгүй яг өөрөө тэрийг туулахгүй бол юм болоо даа л гэж одоо сая өнөөдөр бол бодогдлоо. Тэгээд хамгийн сүүлд зүгээр яг нэг хөнгөө нэг асуулт асуугаад одоо хаашаа ажиллах гэж байна. Харин тийм тий. Одоо аялах хэрэгтэй бас болж ийн гэдэг шиг ер нь байжгаад аялахаар амар гоё идэг. Тийм ер нь айгүй гоё идэг. Зүгээр дараагийн яг аялал одоо ингээд юугаар 100 хөдөө аялахыгаа ингээд төр орхичи Монголоор аялах юм угаасаа тэгэнгүүт өөрөө чинь явсан газар руу Африк руу. Тийм. Тэгээ тэрэн лөө ятаага уялтаага явнаа гэд тэгээд Германд сая очиод хамтайсан уялтаага за 12 сард Африкт улсыгээс авсан байхгүй юу тий. Тэгэхээр яг тэр уялтаага аялахын тэгээд бас юу гэж бодогдох нь тэр үед хараад. Окей. За ингээд манай подкастын цаг маань өндөрлөж байна. За бүхэн энэ подкастаас сурсан зүйлээ хэрэгжүүлээсэй гэж удаа өгсөн л да. Хамгийн гол нь бид нөгөө сонсоод өнгөрүүлээд байдаг нь маш том алдаа байдаг. Одоо энэний өмнөх дугаараараас яг энэ тухай ярих байх. Тэр нь юу байсан бэ гэхээр чихээр өнгөрүүлэл гаргадаг подкастуудыг болохоор нэг подкаст сонсчоод амар олон зүйл ойлгоцсон юм шиг те. Нэг захирлын мундаг үгийг сонсчоод амар лаг болцсон юм шиг. Тийм мэдрэмж төрчөөд тэгээд юу ч хийхгүй магадгүй нэг дараа 7 хоног ингээд тэр подкаст шүүний тухай байлаа гэсэн чинь юу ч санахгүй яагаад юм бэ гэхээр юу ч хэрэгжүүлээгүй байхгүй амьдралдаа. Тэгэхээр заавал ямар нэгэн зүйлийг нэгчсэн санааг амьдралдаа авч үлдээд хамгийн гол нь хэрэгжүүлээсэй гэж хүсмээр байна. Тэгээд үнтэй цаг зав зориулаад гоё одоо утга учиртай зүйл ярьсанд баярлалаа. Баярлалаа. Окей. За ингээд дараа чинь дугаар болцгоё. Бай бай.